Төрийн албаагчийн ёс зүйн тухай 23 онд батлагдсан. За 24 онд төрийн албаагчийн ёс зүйн төслөөс урдсан сэргийлэх соён гэрүүл үндэсний хөтөлбөр батлагдсан. За энэ хууль үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үндсэн үүрэг бол ёс зүйн хороонд, за мөн ёс зүйн дэд хороонд бол ноогдож байгаа. За мөн байгууллагын томлох эрхээ албан тушаалтан хэрэгжүүлэх юм үүрэгтэй байгаа. За энэ онцлог сургалтыг зохион байгуулахад бид нар Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын активтай бас хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд дотроо ажиллах гэрээгээ байгуулад энэ сургалтыг ингээд төлөвлөө явьж байгаа. За ёс зүйн хороонд оногдсон гол үүрэг бол төрийн албаагчийн ёс зүйн сургалтын сэдэв агуулгыг батлах ёстой. За энэ батлагдсан сэдэв агуулгын хүрээнд төрийн байгууллагууд ёс зүйн зөрчлөөс урдсан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мөн төрийн албан хаагчдыг ёс зүйгээр манлайлах чадварыг бэхжүүлэх чиглэлээр энэ сургалтыг ийм зохион байгуулах ёстой. Энэ бол өөрөө системтэй явах ёстой ийм онцлог ийм сургалт байгаамаа.